За энэ удаа та бүхэндээ урт хугацааны гүйлтээс илүү их өөх шатаадаг 30 секундын аргын талаар эрүүл хөшрөлтийн эмч Wanda Wright-ийн зөвлөгөө хуваалцж байна. Нас ахих тусам хүч чадал эрч хүчээ алдахгүй гэж санаа зовж байна уу? Доктор Wanda Wright нь урт хугацаанд нэг хэмжээр удаан гүйснээс илүү харин 30 секундын турш биеийн дээд хурдаар тесрэлт хийж алхах эсвэл гүйх нь залуу насны хүний өсөлтийн дааврыг байгалийн аргаар огцом нэмэгдүүлдэг болохыг клиник судалгаагаар баталсан байна. Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл подкастын ярилцлаганда тэрээр нас ахих тусам өөх шатааж эрүүл байхын тулд гайхалтай зөвлөгөөнүүдийг хуваалцсан байна. Үүнд 30 секундын өөх шатаах нууц. Подкастын дугаарт доктор Wanda Wright нь урт гүйлтээс илүү сайн ажилтдаг өөхийг хурдан шатаах аргыг дэлгэжээ. Түүний зөвлөсний зүрх судасны суурь дасгалаа хийсний дараа 30 секундын турш өөрийн чадах хамгийн дээд хурдаар өндөр эрчимтэй интервалтай дасгалаар 40% илүү их өөх шатаах болно гэж хэлсэн байна. Гүйлтийн зам эсвэл ил талбайд зүрх судасны суурь дасгалаа хийх жишээ нь хөнгөн гүйлт хийх зэргээр хурдаа хамгийн дээцэгт нь тултал нэмэх хэрэгтэй. Өөрийн чадах бүх хүчээр 30 секундын турш маш эрчтэй гүн. За зүрхний цохилтыг дээцэгт нь хүргэснээр 80% ачаалттай хийдэг ердийн интервал дасгалаас 40% илүү их өөх шатаадаг байна. Энэхүү дээд эрчимтэй дасгалыг 7 хоногт 2 удаа хийх хэрэгтэй. 30 секундын турш аль болох хүчтэй гүйгээд дараа нь 2-3 минут амарна. Дасгалыг хэд хэдэн удаа давтан хийнэ. Энэхүү дасгалыг заавал гүйлтийн зам гэлтгүй гэртээ ч хийх боломжтой маш хялбар бүтцтэй юм. Доктор Wanda Wright-ийн 30 секундын аргын гол механизм нь нэгдүгüүрт нь бие халаалт хийн. Бие халаалт хийхдээ 3-5 минут гар хөлөө хөнгөн хөдөлгөж үе мөчөө бэлдэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь ердөө 30 секундын турш өөрийн чадах хамгийн дээд хурдаар эрчтэй үйлдэл хийх хэрэгтэй. Гэртээ байвал байрандаа өвдгөө өндөр өргөж маш хурдан гүйх эсвэл дуугиж ийх. Гуравдугаарт нь үүний дараа 90 секундын турш маш тайван алхаж амьсгалаа бүтэн авч зүрхэн цохилтоо буулгах хэрэгтэй. Дасгалыг 4-6 удаа давтна. Бүх хугацаа 10 минут болох бөгөөд 7 хоногт ердөө 2-3 удаа хийхэд хангалттай юм. Нас ахих тусам хүчтэй байгаарай. Доктор Wanda Wright-ийн судалгаагаар бид бодож байснаасаа удаан хугацаанд хүчтэй байж чадна гэдгийг харуулж байна. Тэрээр 70 нас хүртлээр удаашруулах шалтгаан байхгүй гэж мэдэгджээ. Хэрвээ та 80 настай хүн байн хүндийг өргөлт хийдэг бол та 60 настай хүн шиг үйл ажиллагааны хувьд хүчтэй байх болно гэжээ. Урт хугацааны гүйлт нь ахмад наснуудад тураах эрсдэлтэй байдаг бол 30 секундын эрчтэй интервал нь булчингийн чанарыг бэхжүүлдэг байна. Эрүүл урт наслах систем. Доктор Wanda Wright нь хүмүүсийг 30 наснаас эхлэн булчингийн маасаа алдаж эхэлдэг тул зөвхөн кардио гүйлтээр хязгаарлагдахгүй гэсэн байна. Тэрээр дараах FCE бүтцийг дагахыг зөвлөж байна. Үүнд нэгдүгüүрт нь F уян хатан байдал ба сонголт. Энэ үе мөчний хөдөлгөөний далаацыг хадгалах дасгал ордог. Хоёрдугаарт нь A aerobic дасгал. Энэ зүрх судасны системийг дэмжих суурь дасгалууд. Гуравдугаарт нь C хөндийг өргөх. Энэ булчингийн мас болон ясны нэвтрэлийг хамгаалах хүнд өргөлтийн дасгал. Дөрөвдүгüүрт нь E тэнцвэр нас ахих үед унаж бэртгэс сэргийлэх тэнцвэр ба хурдны дасгал. За булчин яагаад чухал байдаг вэ? Зүрхэнжийн хасад анхаарах хүч биеийн бүтцийг өөрчилж булчин нэмэх нь бодисын солилцоо цусан дахь сахарын хэмжээ болон дааврын тэнцвэрийг хянахад хамгийн чухал үүрэгтэй. Нас ахисан ч хүчний дасгал тууштай хийдэг 70-80 настай хүний булчингийн бүтэц хөдөлгөөнгүй суудаг 40 настай хүнийхтэй адил эрүүл байх боломжтойг тэрээр онцлсан байна. Нас ахих тусам булчингаа хүчтэй байлгах нь маш чухал юм.
Доктор Ванда Райт нь бид бусад хүмүүсийн судалгаанаас хүндийн өргөлт нь 20 жилийн давуу талыг бий болгодог гэдгийг мэддэг. Тухайлбал хэрэв та 80 настай хүн байнга хүндийн өргөлт хийдэг бол та 60 настай хүн шиг үйл ажиллагааны хувьд хүчтэй байдаг гэж тайлбарлав. Энэ цэвэрлэгчдийн үед байгаа эмэгтэйчүүдэд онцгой хамааралтай. Доктор Ванда Райтны эстрогенгээр бид булчингийн массынхаа 2-3%-ийг алдаж болно гэдгийг мэднэ. Мөн энэ хугацаанд бид эстроген бол анаболик стероидыг хурдан авдаг гэсэн байна. Түүний зөвлөгөөнд бид ясныхаа зөвшөөрөгдсөн хэмжээгээр хүндийг өргөх ёстой. Хүчний дасгалаар бодис солилцоогоо сайжруул. Булчингийн массыг нэмэгдүүлэх нь таны биед илүү их илчлэг шатаахад тусалдаг тул та тэдгээрийг өөх болгон амархан хувирахгүй. За, зөв хооллож эрүүл хөшөр. Таны юу идэж байгаа нь бас чухал юм. Доктор Райт биеийн хамгийн тохиромжтой пүнт тутамд 1 грамм уураг идэж 9 чихэр хэрэглэхээс зайлсхийж зөвлөж байна. Тэрээр 9 чихэр бол үн мөчний өвдөлтийг нэмэгдүүлдэг маш том өрөвсөлт бодис гэж анхааруулж байна. Нас ахих тусам уургийн ач холбогдол. Нас ахих тусам булчингаа барих эсвэл хадгалахын тулд танд илүү их уураг хэрэгтэй болно. Бүх хоол жуушинд уургийн хоол хүнс оруулах нь сайн дүрм юм. Үе мөчний эрүүл мэндийн төлөө жингийн хянаж байх хэрэгтэй. Илүүдэл чинь таны үе мөчийг үнэхээр гэмтэж болзошгүй. Доктор Ванда Райт үүнийг ингэж тайлбарладаг. Хэрв та 1 фунт жин нэмбэл энэ чулуу 1 фунт болно. Та энэ бүх даралтыг мэдрэх болно гэж бодох болно гэж тайлбарлажээ. Гэхдээ механик байдлаас шалтгаалan та үнэхээр эдгээр тооцооны жин буюу 9 фунтыг мэдэрч байна. Иймээс бага зэрэг жин хасах нь таны үе мөчний хувьд том өөрчлөлт авчирч чадна. За, ус шингэний хүч. Хөгшрөлтийн үндэсний зөвлөл ус шингэлэхийн ач холбогдлыг онцолж байна. Зарим нотолгоо нь хоолны өмнө ус уух нь хоолны туршлагыг бууруулж порцийг хянахад тусалдаг болохыг харуулж байна. Доктор Ванда Райтын хурдан гүйлт, хүчний дасгал, зөв хооллолт, идэвхтэй байх талаар зөвлөгөө болон бусад мэргэжилтнүүдийн нэмэлт зөвлөмжийг дагаж мөрдвөл та нас ахих тусам илүүдэл өөхөө илүү хурдан шатааж эрүүл байх боломжтой. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.